Сүүлийн үед Эрдэнэт өдрийг Сингапурын нэгэн нэр бүхий компани шилжүүлэхээр болсон тадарх мэдээлэл хэвлэл мэдээллийн байгууллагуудаар шивхулсан. Харин энэхүү асуудлын хүрээнд Эрдэнэт өдрийг босгоход гар бие оролцсон Орхон аймгийн Эрдэнэтийн овоо анхдаг жилгээлтийн эзэд болох 300 гаруй ахмад цугларалт хийж Монгол Улсын засгийн газар шаардах хуусыг өнөөдөр хүргүүллээ. Ахлагч дарга нараас ихтэй. За өнөөдөр бас энэ Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулсан байдгийн бол тийм ээ. Үнэхээр одоо хувь нэмэр оруулсан гэж одоо өөрсдөө бол одоо цуглаа, жагсаал, ер нь бүгд юм дээр ярьдаг л та одоо ямар нэг салбарын нээлт тийм ээ ямар нэг одоо хурал цуглаан дээр ярьдгийг одоо анхдаг жилгэлтийн эцэст ахмадуудын одоо тэр ач буйнаар өнөөдөр одоо Монгол улсад өчнөө одоо үр ашигтай ажиллаж одоо төсвийн тэдэн хувийг бүрдүүлж нэдэр гэд ярьдаг байхгүй юу. Гэтэл өнөөдрийн хүмүүс маань тэтгэвэр нь хамгийн доод хэмжээ 280-аас 340 мянган төгрөг авдаг. Тухайн үед хамгийн ихийг хийсэн байдаг. Хамгийн ихийг хийсэн хамгийн анхдагч баялаг бүтээгч энэ ахмадууд маань анхдаг жилгээлтийн эзэд байдаг. Тийм учраас ядаж одоо нийт тэтгэврийн доод хэмжээг нэмдгүү маа гэхэд 20-30 мянган төгрөгөөр биш. Одоо доод Эрдэнэтийн анхдаг жилгээлтийн эзэдэд ядаж одоо 500 мянга тэтгэврийн хэмжээ доод хэмжээг нь 500 мянга болгож өгөөч гэсэн энэ шаардлагыг одоо хөрвүүлж байгаа маа. Тэгээ энэ шаардлага маань 72 цагийн хугацаатай одоо 2019 оны 2 сарын 3-ны өдрийн 10 цаг гэхэд бид нар бичгээр авна. Одоо үл хүндэтгсэн байдалтай буюу одоо энэ бичгээ хариуг одоо бидний одоо хүсэлтээр бус ингэж одоо шийдэгдэж ирэх юм бол эсвэл одоо албан тоод бичиг хариу ирэхгүй тохиолдолд бид нар одоо тэмцэлийг дараагийн одоо тэмцэлийг сонгоно гэсэн бичгийг өгч байгаа, хэлж байгаа. Тус анхмадууд нь Эрдэнэтийн 49-51% мэдээллийг иргэд олон нийтэд үнэн зөв боддоор хүргэх, Эрдэнэт өдрөөс гарч байгаа өвчөрчдийг шалгаж, тус өдрийн жинхэнэ эзэд болон анхдаг жилгээлтийн эзэдэд ашиг хүртэх гэсэн шаардлага хүргэлээд байгаа юм а. Шаардлага уулсан 72 цагийн хугацаатай юм байна. Харин тус асуудлыг үл ойшоосон болон үл үндэтгэл шат дараасан тэмцлүүдийг хийхээ албан ёсоор хэлсэн юм а. Ийм одоо учиртай юм шүү.